Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 77 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Be the person who can smile on the worst day. Kate. За хэдүүлгийнх нь нөгөө ярьж тохиролцсноор нөгөө нэг бүтэн нэрээ хэллээгүй перцептиг бүтэн нэрээ хэлээгүй хүнийг ерөөсөө нэг яриха бэлийгээд тэгээ би нөгөө Wonder буюу нөгөө нэг гайхамшиг энэ номоо дахиж уншиж эхэлсэн. Тэгээд одоогийн байдлаар нөгөө Kate гэдэг нэртэй хүн гарч ирээгүй. За тийм болохоор хэдүүлээ шууд перцепти хандлаар яриа. Хамгийн муу өдрөө ч гэсэн инээж чаддаг хүн болоорой. Хүмүүс тэгдэг штэ. Инех гэдэг нь жинхэнэ байсан ч гэсэн одоо хуурамч гэдэг юм уу хүчилсэн байсан ч гэсэн инээж яана гэдэг нь өөрөө тийм бид нарын дотор нөгөө аз жаргалын гормоныг тодорхой хэмжээгээр ялгаруулж иддэг. Тийм болохоор ингээд нөгөө нэг хүн бүр хэцүү яг нь уйлж явахдаа ингээ инээдэг те. Бүр ингээд жоохон туллаад гэх юм уу бүр инээс цаашаага яаж гонигтай байгаагаа илэрхийлэхээ мэдхээ болох үед хүн ингээд уйлж агаад тэгээ инээж эхэлдэг. Тэр маань нэг талаараа нөгөө бид нарын бие махбод одоо нөгөө нэг эзнээ ингээд хамгаалах нэг уруул юм болов гэж ер нь л за хамгаалах урал. Яагаад гэвэл одоо нөгөө нэг бид нарын тарих тодорхой хэмжээнд хүртлээ одоо нөгөө юу яаж чаддггүй гонигтай ч юм уу те муу мэдээг хүлээж авах чадвар ер нь бол маш тийм бидний төсөөлсөн шиг бол тийм өндөр бол байдгүй. Тэгэхээр тэр муу мэдээг тарих маань өөрөө хүлээж авахдаа яаж бид нарыг хамгаалдаг вэ гэхээр тодорхой хэмжээний хариу үйлдэлүүд гаргадаг. Тэгээ тэр нэг хариу үйлдэл нь болохоор ингээд бүр хүн хитрхи гониглаа бүр ингээд хитрхи цаашаа яахаа мэдхээ болох бүр юм тийм тартагтаад болохоор хүн инээдэг. Тэгэд хамгийн эцсийн байдлаар одоо нөгөө шоконд орсон мэдээ ингээд сонсох үед тарих яаж хүнээ хамгаалдаг гэхээр ухаалддаг. Бүр ингээд юунийч талаар бодхойлоод одоо тарих маань өөрийгөө эрсэд хийдэг гэсэн. Яг тэрний өмнөх шатн дээр яах вэ гэхээр инех байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг юу шиг хүн нөгөө нэг аз жаргалтай үедээ уйлж болдог. Тэгээ нөгөө гонигтай үедээ ч гэсэн уйлдаг. Гэтэ аз жаргалтай үедээ бас уйлж болдог гэдэг шиг хүн гонигтай маш хэцүү байх үедээ ч гэсэн инээж болдог. Гэтэ одоо нөгөө тэр инээд маань өөрөө нэг тийм жаргалтай байгаад байгаа инээд биш. Яг угаасаа нөгөө нэг жоох ойлгогдож байгаа шүү дээ. Ингээд хүн гонигтай байхдаа ч тэр аз жаргалтай байхдаа ч гэсэн ингээд уйлж болдог гэдэг шиг инээд маань бас яг тийм байдлаар ажилладаг. Тэгээ айл нь бид нарын сэтгэл зүйн хувьд болохоор нөгөө нэг уйлах гэдэг маань өөрөө бид нарын дотор ингээд агуулгадж байгаа ингээд сэтгэл хөдлөлүүдийг бид нар үйлдэлүүд нараараа гаргахгүй байх тохиолдол ингээд нулимсаар ингээд гадагшлуулж өгдөг. Энэ маань өөрөө ингээд нөгөө нэг сэтгэл зүйн үед ингээд юу болох тайтгарах гэдэг нэг тийм процесс л одоо нөгөө нэг төхөөлж өгнө. Яг тэр шиг инээд маань ч гэсэн бид нарыг нэг арай илүү бага зэрэг аз жаргалтай болгохыг зорддог тийм зүйл байгаа. Тэгэхээр ингээд би бас ер нь бол нөгөө өдөр тутмын амьдралд инех гэдгийг амар их ашигладаг юм бэлээ. Одоо нөгөө сүүлд манай ажил дээр нэг тийм зөөлөн ур чадрын хичээлгээд одоо нөгөө нэг байгууллагын ажилтнуудад ингээ манай удирдлагад оруулсан. Тэгж яхад ингээд бид нар ингээ бие бинийгаа ажиглаад бие биендээ ийм байна, тийм байна гэдэг зүйлсийг ингээ хэлэх одоо нэг янз янзын тийм даалгавруудтай тийм хичээл болсон байхгүй юу. Тэгээ яг тухайн үед ингээд манай ингээ багаар хуваагдаад тэгээд яг бие биендээ ингээд тэр хүнийхээ
төрүүлжсэн сэтгэл тэгээд ингээд юуны гоё байдаг вэ ч юм уу те ингээд тийм байдлаар ингээд сайн талуудыг хэлье гэхэд намайг баг манай багийнхны одоо 5 хүн байлаа гэхэд ер нь бол тавуулаа үргэлж инээж идэг гэд тийж хэлдэг. Би өөрөө нөгөө нэг тэрийг нэг ингээ анзаарахгүй зүгээр л ингээд хүмүүстэй ингээд харилцаал яаж явахдаа ингээд хэл инээдэг юм байна л та. Тэрийг нэг ингээд ерөөсөө анзаардаггүй. Тэгээд ажлынхаа одоо хамт ажилладаг хүмүүстэй яг ингээ хэлээд тэрийг ингээ ажиглаад байсан чинь ер нь тийм уул нэг тийм инээд муутай талтай биш ч гэсэн амар хинээдэг хүн байсан билээ. Тэгээд энэ маань өөрөө намайг бас юу гэдэг янз янзын бас ингээ амьдралд тохиолдож байгаа зүйлсүүдэд байнга ингээ хамт байжсэн. Тэгээд ер нь бол ингээд өдөр тутамд тэгээд яг өөрөө ирэхгүй ингээд нэг тийм энийг нөхцөл байдлыг үүсгдэг бас нэг зүйл маань болохоор энэ подкастыг ингээд рекорд хийж авах үед тэг ингээд та бүхэнтэйгээ ингээд ярилцаал яаж явахдаа хайда нөгөө өөрийнхөө хэлсэн үгийг бодож инээн өөрийнхөө тэр нөгөө хэлсэн үгийн сонголтыг бодож инээн эсвэл зүгээр л үнэхээр тийм гоё зүйлс юу гэдэг сайхан ийм зүйл байдаг тэгдэг ингэдэг гэдэг зүйлсээ ингээд та бүхэнтэйгээ хуваалцаж явах та өөрөө ирэхгүй миний нүр нэг инээмсэгэл тодроод бийж идэг. Тийм болохоор энэхүү подкастыг энэхүү 365 өдөр гайхамшигтай хамт гэсэн энэ олон дугааруудыг сонсоод та бүхэнд маань ч гэсэн багаан инээмсэглэл нүүрэнд нь тодроосэй гэж итгэл танд пандагийн хувьар бодож байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг үгээр өндөрлөө. Энэ хүртэл хамт сонссон бол доор комент хэсэгт бүр мэлэдлээ инээж байгаа эможүүлдэгээрэй. За та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.